Энэ ертөнцид онцгой чадвартай хүмүүс байдаг. Кайден Брэк хамгийн хүчтэй онцгой чадвартангаас муур болж хувирсан нэг. Өөрийгөө л бусдаас өөр гэж бодон ганцаардал донд өссөн хүү. Энэ хоёр хоорондоо учирснаар адал явдал, найз нөхөд, өдөр тутмын хөгжилтэй явдлууд, мөн сэтгэл огшоож шараас босгон тулаанууд гэх мэт. Маш олон төрөл жанруудыг дотроо агуулсан Элисейских дэлхийн хамгийн алдартай манхаануудын нэгийг та бүхэнд ярьж өгье. Шөнийн тэнгэр дот харуулж гай самтдаг өслөө шимнэ. Гэсэн чи юу яад биш хүн байсан байж шүү дээ. Хитүү шарах болсон залуу маань дотроо бодно. Кайд миний би ингэтлээ өрөвдөлтөй байдалд орох гэж. Тэр моосонууд хамт дайраагүй бол юу ч гэсэн өөрийгөө олдохоргүй газар нугаад хүчээсэл би. Мооруудаа тийм ээ болох ёстой гэж хэлсний дараа шөнийн тэнгэр дахин хурц гэрэл гарan алга болно. Харин маргааш нэгэн сурагч амтны дэлгүүрт орж ирэн их л догтлсон байх бөгөөд энэ сурагчийн нэрийг живүү гэдэг шүү за. Манай манхааны минь гол дүр. Бүү хэнийг хараач энэ амтангууд бүгд тэмдэрсэн байна шүү дээ. Өмнө нь ирэхэд дууссан байсан амтны хүртэл байгаа мó. За айц. Алийг авах уу? Бүгдийг авахар мөнгөгүй болчихно доо. За ямар амтны зулзгнууд мэн л жаргалтай байвал гэж хэлээд бүгднгийн амнаа. Нар жаргах үед живүү гарсны өмнө зогсож байх ба. Өөртөө хоол аавна гэж гараад баахан муурны хоол авчлаа шүү. Гэж хэлээд хажууд ишээгээ арталтны бүгд машин зам руу бөмбөө унгаад араас нь бөмбөө авах гэж яваад яг машин даруулахын алдсан живүү минь. Супер хурдаараа хажууд нь очиод хүүхдийг аварнаа. Гарсны хажууд хүүхдээ хөтлөхгүй байх ийм аюултай байгаа шүү дээ. Үргэлжлүүлээд ахын дэ зүгээр үү? Юу тийм ээ ага. Гэхдээ зэрэгцсэн хүмүүс шуугуулдаж эхэлнэ. Тэр хүүхэд яг машин дайруулах гэж байгаад алга болчихлоо. Хүүшээ саний дайруулах гэж байсан хүүхэд чи энэ юм шүү гэж хэлээд живөө сандарсан байдалтай. Аханы ингэж явлаа гэд олны дунд ороод алга боллоо. Живөөгийн маань хүсэн хүлээсэн мөч нэрч. Өнөөдөр удаачлаа уучлаарай хөлссөн бидтэй гэд хоолоо өгтөл нөгөө хэд нийтдгүй живөө гайхаад. Та эд чи яач авъя? Энэ сарынхаа хэрэглээний мөнгөөр бүгднгээр нь гой хоол авчирч байхад нэг муур анхаарлын татаад нэг тийшээгээ давуулж явах гээд байгааг анзаарна. Тэгээд араас нь дагаж яваад очсон газарт нь очиход дүү шархацсан муур байгааг болж харна. Кайд ухаард. Юхаалтчаа. Хаан байна. Энд чи одоо юу вэ? Муур. Нэрээ тэр үед би муур болж хувирах гэж оролдож байсан. Тэгэхээр би өөр амьд биедэд амжилттай шилжсэн үгүй гэж бодож идэлж юм уу. Өө ашгүйдээ чи сэрчээ чамааг болох үед хүн чаргацсан байсан болохоор чамааг ингэж үгчлээ гэж бодлоо шүү. Зүгээр надаас битээ яагаараа заа юу. Кайден дотроо. Энд нэг ч одоо хин бэ? Намайг ухаангүй байхад ишийг авчирсан хүн юм бах та. Живүү өрөөсвөлээд. За намайг түр хүлээж агаарай за гэд юм төжигнүүлж жагаад нэг хоол аваад ирнэ. Эдээс тэр нь муурны хоол байдаг за. Зүгээртэй хөрхнөө наадхан хурд ижиж л би чинь тэгэрэн штэ. Гэхэд Кайд. Энэ тэнэг чинь надад муурны хоол өгч сөрхлөн гинэ гэд удалгүй гизэн хонголцоод. За яах вэ? Хүчээс илбэхийн тулд идэхээстэй гэсэн чинь живүү өргөв. Алийг нэг хараатаа да. Чи эрэгтэй юм уу эмэгтэй юм уу? Хөөе. Чи өөрийгөө хин гэж бодов. Чи намайг яаж ингэж чадж гинэ? Юу? Би сая бүдүү эрэгтэй хүний хоолой сонсох болох юм. Том өрөөнд зурагтаа асаалт өргөцсөн бах та. Намайг яг одоо буулгам уу төлийн минь эсвэл би чиний чихний чинь нөхөйгийн сарвуугаараа томруулаад өгөх үү? Живүү айгаад. Энэ муур чи ярьж ийн ингээд буулгана. Чимээгүй дуучин чангүй. Эсвэл би чиний толгойг чинь сарвуугаараа онгоолгоод тархины мисаас л хийгээд өгөх үү гэхэд живүү мөн чимээг болно. Үнэн дарамттай насан дээ. Одоо л нэг юм чимээг болох шүү. Нэр чи хийн? Би чиний нэрийг асуугаад байна гэж намайг нэг хийсэн юм давтуулах юм бол гэж сарвуугаа гаргахад. Намайг живүү гэдэг. За живүү тэр сандлыг ийш нь аваад ир. Сони юм да. Яагаад ийшээгээ авирахад юм хэцүү байна. Магадгүй энэ би энэ дасаагүй болохоор юм бах та. За тэгэхээр сонсч заяа юу. Намайг өөр хүн хэлэх юм бол би чамайг алчхан шүү. Ойлгов уу? Хүүш энэ бүдүү муурч одоо хин бэ? Тэр давхар ирүүг нь хардаа муур гэж хэцүү л. Гэт нэг гизээ барьж үзтээ. Юу вэ энэ бүдүү муурч би юм гэж юу гэд хөөх юм. Газар унаад өгнө үү? Ноёмора Кайд миний би ийм үзлийн бүдүү муур болчих гэж. Сэргээрээ. Өөр биеийн шилжих гэсэн ч хүчүүлцсэнгүй. Юу басан бэ? Ягаад гинт өрсөн ухаан? Хэрэг би хүчээс идэвхтэй ийм ичвтер байдалд байх юм болж байна. Хөөжин бити үхээч гэсэн ихсэрч өгнөө. Тэр царай мэрэн хөөх юм. Бол та ухаан орцсон уу? Би анханасаа ухаан алдаг болохоор намайг зүгээр буулгаадах. Таныг ухаан алдчихлаа гэж зөндөө их айлаа. Намайг ухаан алдахад ягаад ч айдгийг сонир хөхтвэ. Кайден сая живүүг хүн дэлэх юм бол алан малан гэж сүрдүүлж ирсэн шүү дээ. Тэр ухаан алдаад унахаар нь алан гэж сүрдүүлсэн хүн дээ. Биш ээ. Муурда чин сэтгэлээсээ санаа зовж байгааг хараад сонир хөхтвэ гэж бодож байгаа шиг байна. Тэгснэ Кайден толроо нэг харснаа. Очиж ягаад энэ махан бомболоо гэж бодож идэлж юм. Өшөөгөр ноёмора Кайден. Намайг Кайден гэж дуу. Ойлголоо ярих мэ. Та муурын бол яаж ярьж чаддгийг би хүн болохоор ярьж чаддгийг юм аа.
Одоо ийм төрхөнд байгаач би чамтай л адилхан хүн. Тэгвэл та хүн байж байгаа муур болсон гэсэн үг үү? Тийм ээ. Тайлбарлахад хэцүү болохоор энэс илүү мэдэх гээд хэрэг. Хүн хэр муур болж хувирах боломжтой гэж юу? Яг үүндээ би ерөөсөө ойлгохгүй байна. Чи ойлгоод хэрэггүй. Тэгвэл та яагаад муур болсон? Чамд хамаагүй. Тэгвэл яагаад ухаангүй байхдаа нийт тусанд бодогдсон байсан юм? Тэр ч гэсэн чамд хамаагүй. Бид сонио уучлалаар учирсан ч үүнээс илүү мэдэх гээд хэрэггүй. Бид хэлснээ бас дотроо энэс илүү мэдэх юм бол чамд аюултай гэж бодоод зүндэрээ. Тэгээд хоёлоо хэсэг чимээгүй болоод байжсэн чинь чимээгүй байдлыг эвдээд Кайдингийн гинц дуурна. Живөө өргөжлүүлээд ухаангүй удаа байсан юм чинь бие тэнхрүүлдэгээс хоол идчихье гэд Кайд. Би чамд хүн байснаа хэлээд байхад яагаад муурны хоол өгөөд байгаа юм бэ гэхэд өмнө нь хүн байсан байж болох ч одоо бол муур шүү дээ. Хүний хоол муурны биеинд муур. За юу ч гэсэн хоолоо бүгдийг нэрээ. Би гараад бусад муурнуудтай хоол өгчөөд ирээгээд гараад явчихна. Кайден дотроо нэрэл хүний хоолыг муурны биеинд муу гэж сонсч ирсэн юм байна. Би одоо бие тэнхрүүлж хүчээс илбэх нь хамгийн чухал гээл. Нөгөө хоолндоо ганц цэлийг өргөсөн чинь бидний сэргээл ухаангүй идж байгаа юм чинь новш гэж сая юу байсан бэ? Сая би биш энэ будуу муурлыг идэхэд зогсож чадахгүй идсэн баг. Ийм нөхцөл байдалтай байхад тэд намайг очихвол дуусна. Анх нилээ нөгөө шархацсан эхэлж ирсэн шүү дээ. Тэгэхээр ер нь ямар нэг юм зугтчихсэн юм шиг байгаа. Бодлого гаднаас жигөө орж ирээд. Би мал имлэг орж муурны хоол авлаа. Та надтай хамт явах уу гэхэд Кайд. Яагаад би хамт явна гэж жигөө өргөжлүүлээд. Бити тэгэлдээ хамттай явъя. Би таны нууцыг өөр хүнд хэлчихвэл яана. Кайден дотроо жоохон бодож ирсэн. Хамт явахаар бол живөө баярлаад Кайдны төвөрхэд намаа газар буул намайг энгийн муур гэж бодох хэрэггүй шүү. Намайг ийм ичгэвтер байдалтай яв гэд байгаа мó гээл. Томорч ирсэн нөө дараа нь хараач дэвэр тайвшраад нүдэн анилтад хөөх юм би. Тэгснээ бас муу л юм гэж дотроо бодоод байгаамаа. Живөө мал имлэгт ирээд сонио юм чи. Би муурны хоол бас энэ муурыг үзүүлэх гэж ирлээ гэхэд Кайд. Юм уу? Надад худлаа хэлсэн байна гэд муухай харнаа. Юмч. Над муурыг ч өмнө харж байгаагүй юм байна. Нэр нь хин гэхэд. Кайден гэдэг юмч үргэлжлүүлээд өөрийнхөө төрхөндөө байхааргүй сүртэй нэртэй юм аа гэхэд Кайд би энэ мөг алчихгүй л гэж. За алим нэг хараадах юм. Ер нь ямар ч асуудал алгаа. Ганц асуудал гэвэл наад мөр чинь дэглэн барьсан дээр баг. Би энэ мөг алчихъя л та. Тэгээд тэр хоёр буцах замдаа Кайден живоогоос танай энэ хавьд чинь муур мангас байдаг юм уу гэхэд живоо юу муур мангас вэ? Энэ чинь юу вэ? Юу ч гэсэн зүгтцгаая гэгээд манай хоёр зүгтнаа. Нөгөө муур мангас нь араас нь хурж ирээд живоог самардаад унгаад. Живөө босч ирээд. Азар миний хувцсыг самартчлаа гэхэд Кайд. Бидэнд ямар нэгэн зэвсэг байсан бол гэж хэлхийг сонсоод. Живөө халааснаас муурны тоглоом гаргаж ирээд бити ойрт гэхэд Кайд эхлээд энэ ч одоо галзуурсан бахта. Энэ бүр яг юу хийн гэж бодсон юм бол бидснээ гинт мэдэн сонирн болоо. Живөө боломж гарлаа. Одоогээс цогтъя гэж эргээд харсан чинь Кайден бас нөгөө төхөр нь тоглох гээд байж идэг шүү. Нийл игдүү. Гэнэт Кайден мэн өөрийнхөө өнгөрснийг бодоод. Би ч хээрийн салхиас бусдыг дээрээ гаргаж үзээгүй. Тулаан дуудсан хүн болгоноо ялж зарим надад өөрийнхөө бүлэгтээ оруулах санал тавьж байхад зарим нь намайг өөрийнхөө толгойлогч болохыг гуйж намайг дахин шүтдэг байлаа. Гэтэл би одоо ямар новшоо хийгээд байна. Тэр хооронд живөө ямар нэг юм анзаарнаа. Тэр соревч арайгүй илгүүд. Тэр яг гарахгүй өмнө надтай таарсан хөөртөн муур мөн бэ. Яагаад тийм болцсон байдаг вүлээ гэж бодж идэл Кайд. Энэ би яагаад өөрөө хөдлөөд байна. Тэр харалтаа гар марын амар хөөрхөн. Бүр гутарсан явж байгаа эцтэй. Тэгээд тэр хоёр зүгтэж байгаа нэг шатан дээр очив. Живөө хэлж чинь шүү. Энгийн муур гэхэд арай том юм аа. Тэгэхэд Кайд химэтгүү магадгүй эзэн амттан өвөөгөө болоод юм болцсон юм бэл. Живөө үргэлжлүүлээ. Тэр биднийг дахаа болчих шиг боллоо. Бид тэгэхээр аюулгүй болсон гэсэн үг үстэй. Чи аюулгүй болсон байж магадгүй. Гэхдээ бусад хүмүүс юу л бол. Тэр чи юу гэсэн үг үлээ? Би чамд чи тэрнээс амжилттай малтарсан ч бусад хүмүүс малтарч чадахгүй байж магадгүй гэж хэлээд байна. Чи сайн болоод үзэлтэй. Чи хурдан сэтгсэн тулдаа малтарсан. Бусад хүмүүс бүгд тэгж чадна гэж би ийлээ бодохгүй. Нэрээ тийм байна. Яагаад би тэгж бодсонгүй вэ? Ямар хурдан гүйж байсныг харсан биз дээ. Хин нэг энэ байдлаараа гимтгэн байна гэхэд Кайд. Тэгвэл зүгээр цагдаа дуудлага өгөөч дээ. Живөө. Би нөгөө уцаа орхичжээ. Тэгвэл бидэнд хийж чадах юм байхгүй гэхэд живөө. Тэгвэл би энэ асуудлыг шийдчихье л та. Чи ямар новшоо яриад байна. Ер нь яагаад чи ямар нэг юм хийх ёстой гэж чи сая өөрөө хараа үсттэй. Тэр саруугаараа чамаа ганц авартахад л чи дуусна. Тэгсэн ч гэсэн бид ингэж явчих болохгүй. Энэ хүүхдийг хараад байгаарай. Өөрийнх нь 8 нас ярагдаж байхад хүртэл босдыг бодож байдаг. За яах вэ? Үнэхээр буцаж очих гээд байгаа бол би чамд туслая. Яаж? Нэг их биш ч би чамд хүчнээсээ жоохныг хуваалцъя. Энэ тэр муурыг ялахад хангалттай байна. Юу? Үнэхээр үнэн гэж үү? Ой, нэг тоглоод хэрэггүй шүү. Би чамд хүчээ өгснөөхөө дараа удахгүй тэр хүч алга болчихно. Тийм болохоор хурдан дуусгаарай гэж сарууга туханд нь хүргээ ээжнээсээ өгнө. Хүчтэй болсон живүү маань. Би үнэхээр хүчээр дүүрч байгаа юм шиг мэдрэгдэж байна. Бүр надад цахилгаан хүртэл гарч ийн гэхэд Кайд. Наадах чинь зүгээр л миний хүч цахилгааных болохоор ингэж байгаамаа. За тэгээд өнөөдрийн бичлэгийн туслах ажилтнаар зороо ажиллаж байна. Нитөрю, ёй. Нашумун. Өстө янзтай юм аа. Би авч нөгөө муурыг хайлаа гэхэд Кайд. Тэгээд хэрэггүй дээ. Тэр хайлидын ирч гэж.
Кайден болгоомжтой байгаарай. Миний ард ороорой гэхэд Кайден бодно. Энэ өгөөд яаж ийм өөртөө ихтэй байгаад юм. Энгийн хүн миний хүчийг авсан ч айц гэдэг тийм хурдан арилах юм шүү. Юу хийгээд байна чи юу? Хурдан балтаач. Энэ хүүхэд зүгээр нэг азарын цохилтуудаас болтохгүй байна. Энгийн хүн нүдэнд харсан ч хариу үйлдэл үзүүлж чадахгүй байх ёстой. Тэгээд ч болоогүй миний өгсөн хүчийг огт ашиглахгүй шүү. Тэр үед чи юу дотроо бодно. Надад өгсөн Кайдны хүч төржүүлэх гэсэн. Тийм болохоор тэр хүчийг болтоход ашиглахгүйгээр яг эзэгтэй мөчд ашиглаж энэ морыг ялна. Тэрийг хартаа. Тэр хөдөлгөөн энэ миний өгсөн хүч биш үү? Арай энэ хүүхэд хурдны чадвартай юм биш үү? Тэр үед живүү Кайдны хүчийг эцэст нь ашиглаж намайг уучлаарай ноён мороо гэсээр морыг цохиж ухаан алдуулсан. Бодлого нөгөө муур нь буцаад хэвийн хэмжээнд ороход би энэ муурыг өмнө харсан муур гэж мэдээдсэн юм аа. Одоо ингэж байх цаг бишээ. Хурдхан явцгаая гэж Кайден хэлсний дараа нэгэн байшингийн дээр нэг хүн зогсоод сони юм аа. Туршилтандаа суйрлуулсан байршил илрүүлэгч ажиллахаа болчихлоо. Цагийн өмнө яг энд зааж исэн юм да. Новш гэж мөшгөгч нарт баригдчихин гээд өөрийнхөө чадварыг хэрэглэж болохгүй юмсан. Гэтэ өөр сонголт үлдсэнгүй болтой. Тэгэд нүдэнэгээд чи хаана байна? Над дээр хурдан хүрээд ир гэд үзэгдэлсэл. Манай хоёр нөгөө морийг гэртээ авчирсан байх ба живүү шархыг нь боож дуусаад ууг нь амтны имлэг ороод үзүүлсэн бол гэхэд хариуд нь Кайден. Тэнийгт хэрэггүй дээ. Имлэгт үзүүлж байсан чинь сэрээд буцаад тэгээ туйрчвал яах юм болж юм гэд үргэлжлүүлэн бодно. Тэгэж хэлсэн чи энэ мөр яаж тэгэж хоёроо. Зөвхөн би энэ томроо зогсохгүй хүчин хүртэл ихссэн байсан. Энэ яаж ч бодсон энгийн муурлаа биш гэд бодоод ижил. Уучлаарай Кайден, танаас юм асуух гэсэн юм аа. Нөгөө яаж тайлбарламаар ч юм дээ. Сая миний зодтолж байхдаа хийсэн зүйл байна шүү дээ. Сая хурдан хөдөлдгөө. Тийм. Та энийг нууц байлгаад өгөөч. Би хүмүүсийн чадварынхаа талаар мэдэгдмээр байна гэхэд Кайден. За яг энийг сэргсэн чадвар гэж орчуулагддаг юм байна лээ. Гэхдээ нөгөө анханасаа онцгой чадвар гэж яриад явсан болохоор онцгой чадвараараа явчих. Хүүхдээ чи намайг хин гэж бодов. Би хүмүүст өөрийнхөө онцгой чадвараа хэлээд явна гэж бодоо юу гэхэд гайхсан ч юм уу. Онцгой чадвараа гэд асуугаад орой чи онцгой чадвартай юм байж онцгой чадвар ч гэж мэддэггүй юм уу? За. Ерөнхийд нь ойлголоо. Чи онцгой чадвартай ч тэрийг мэддэггүй юм байна. Яг уу чам шиг сөөхөдөн тохиолдол байдаг л да. Живүү догтлсон байдалтай. Кайден багшаа, надад асуулт байна. Тэгэхээр миний хурдан хөдөлдөг чадварыг онцгой чадвар гэж нэрлэдэг юм уу? Бас хэрвээ би онцгой чадвартай бол над шиг өөр хүмүүс байгаа юу гэхэд Кайден. Мэдээж. Өөдөөс чи нэг нь хараа сууж байна. Юу? Кайден, чи ч бас онцгой чадвартай юм уу? Гэд гайхаа асуухад чи үнэхээр энгийн хүн муур болж чадна гэж бодоо юу? Гэд яриад байж идэл живүү маань ойлоод эхэлнэ. Кайден сандраад. Хүй, чи яагаад ойлоод байна? Уучлаарай. Би өөрийгөө л бусдаас өөр гэж боддог байсан юм аа. Ээж минь надад бусдын өмнө онцгой чадвараа битгий ашиглаарай гэдэг байсан. Гэтэ би жаахан байхдаа санаандгүй ашиглажсэн юм. Тэр үед над руу харж байсан харцыг би одооч мартаж чаддаггүй. Тэгээд намайг мангас гэж дууддаг баснаас хойш би одоо хүртэл өөрийнхөө онцгой чадварыг нуусаар ирсэн. Хүмүүс миний талаар мэдчихвэл яана. Намайг хулгайлж аваад туршилт хийх болов уу? Эсвэл би ямар нэгэн өвчтөй юм болов уу гэж зөндөө хайдаг байсан. Гэтэ над шиг хүмүүс байдаг гэдгийг танаас сонсоод өөрийгөө өвчтөй биш онцгой чадвартай гэдгийг мэдлээ гэд нулимсаа арчаад Кайден та боломжтой бол онцгой чадвартайгийн талаар илүү ихийг надад яриад өгөөч гэхэд хүмүүс биднийг дуудахдаа онцгой чадвартын эсвэл сэргсэн нэг ингэж дууддаг. Ер нь бол яг хизээнээс яагаад ийм чадварууд хүмүүс дээр илэрч ихснийг мэдэхгүй ч ихэвчлэн бие болон ухамсарын байдлаас хамаарч сэргдэг. Тэгэхээр онцгой чадвар тунгууд баг киноны супер баатрууд шиг байх нэ. Нэг тиймэрхүү. Чиний хүч том болох тусам нэмэгдсэн үү гэхэд живүү амар бахархалтайгаар. Өмнө 1 секунд орчим дээд тур дээр хөдөлж чаддаг байсан бол одоо бүр 3 секунд болсон гэхэд Кайден царайны хувилгүйгээр тэгэл болоо юу гэж дотроо бод үргэлжлүүлээд яах вэ? Чи бусдаас нуухыг оролддог байсан болохоор чадвараа хөгжүүлж бэлтгэл хийдэггүй байсан баг. Живүү сонирхсан байдалтай. Бүх онцгой чадвар тунгууд өөрийнхөө чадварыг хөгжүүлдэг юм уу? Кайден үргэлжлүүлээд. Тэр мэдээж ихэнх хүмүүс онцгой чадвараа хөгжүүлээд юу хүснээ хийхийг бодно үст. Яг чийл эсрэгээр нь бодсон онцгой тохиолдол нь болохоос живүүгийн гидсэн дуурайд. Уучлаарай өглөөнөөс ахвалаад юм мэдээгүй болохоор гэс нэг юм мэдээдгий гэж талх аваад идсэн чинь тэр Кайден хараач дээ. Бас эргээд харахаар нь өөр тийшийг хараад байгаамаа. Живүү Кайденгийн аяганд муурны хоол хийж өгөөд Кайден ч гэсэн идэх ёстой гэхэд Кайден итгэж чадахгүй. Ахаад муурны хоол идэх юм гэж үү гэд хувь тавилантайгаа эвлэрээд муурны хоолоо. Тэр үед Кайден нэгэн хүч мэдрэх ба. Энэ юу вэ? Миний хүч суларсан болохоор байшин бараг бүхэлд нь бүрхэхээс нааш мэдэрсэнгүй. Гинэт унтаж байсан муур нүдэнийгээд маш хурдан цонхоор гараад алгавлаа. Живүү Кайден 2 минут бүр шок за. Саяны сонин хүчнээс болов гэхэд живүү хувцсан өсөв. Би болохоор явлаа л гэж. Эхний удаа юу юм гэхээс одоо оролцоод хэрэггүй баха. Дээрээс нь саяны мууран дахиж өмнөх шигэ томор хурж үлдээгүй гэхэд живүү. Тэр тусмаа авчирхад илүү амар байх бах. Би хүмүүс санаа зовж байгаа ч саяны муур бүр илүү их санаа зовж байна. Кайденыг санаа алдсан. За яах вэ?
Би чамтай хамт явна. Надад ч бас тэр мөр яагаад юм болсон сонирм бэ? Дээрээс нь гаднаас аюултай хүч мэдрэгдээд байна. Гэхдээ намайг буруугаар ойлгох хэрэггүй шүү чи. Би чам санаа зовсондоо хамт явж байгаа юм биш шүү. Тэр хоёр хамт гараад яв. Бас санаа зовж иж амар хөөрхөн байгаа. За өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд дуусчихин. Plating гэдэг өмнө гарч ирсэн манханы хувьд үргэлжлээд гарах болохоор та бүхэн санаа зовлтгүй шүү. Дараагийн бичлэгээр Plating-ийн part 3 арах болохоор тэр бичлэгээр уулзтлаа. Түр баяртай guys.